10 дугаар тест 11 дугаар бодлого. За жилд хэдэн нэм гараг байдаг вэ гэж. За тэгэхээр энэ бодлогыг бодохоос өмнө эхлээд за даваа, мигмар, лавг, пүрв, баасан, бямб, ням гэсэн юм 7 ширхэг гараг байгаа биднэрт. За тэгэхээр энэ жилд бол яг уу гэхээр 1 сарын 1-ний бол ням гараг байсан гэдээ үзчихье. За тэгэх юм бол эндээс эхлээд шинэ 7 хоног бол эхэлж байгаа. Энэ даваа гарагаас. За тэгэхээр энд бол нийтдээ яг уу гэхээр ингээд 7 гэсэн үйлчлэлтэйгээр явна гэсэн үг. 1-7 дахиад 1-7, 1-7 гэсэн байдалтайгаар. За тэгэхээр энд бол нийтдээ бол 52 ширхэг юм 7 хоног байгаа. 7 хоног ба. За энүүд нь яаж гарах вэ гэхээр нийтдээ 365 хоног байдаг гэж үзэх юм бол 7-доо хуваачна. За тэгэхээр 5-аар өгөх юм бол 35. Тэгээ 2-оор 15 бууга 2-оор өгөөд 14 гээд 1 бол үлдэнэ. Тэгэхээр өөрөөр хэлбэл энд бол 7 гэдэг ингэ дуусчихна гэсэн үг. Өөрөөр хэлбэл 52 ширхэг удаа ингээд ийм бүтэн 7 хоног явна гэсэн үг. Тэгэхээр бүтэн 7 хоногт бол нийтдээ 52 ширхэг бол бидний сонирхож байгаа нэм гараг бол тохионо гэсэн үг. Тэгээд энэ хамгийн ихний өдрөөг бол бид бол нэм гараг байхаар тооцсон учраас нийтдээ бол яг уу гэхээр 53 ширхэг бол орно гэсэн. Хамгийн ихтэй 53. За хамгийн багтаа бол яг уу гэхээр 52 ширхэг. За тэгэхээр энд бол яг уу гэхээр хамгийн их байдлаар ингээд тооцчихё.